Бурхан хаанаас үүссэн бэ гэх таны асуултаас чинь харвал та гарцаагүй өөр бурхны талаар бодож байгаа чинь тодорхой байна. Учир нь Библийн бурхан бол цаг хугацаа, орон зай, матери зэргийн нөлөөнд автах боломжгүй юм. Хэрв тэр цаг хугацаа, орон зай, материйн нөлөөнд автдаг бол тэр бурхан биш. Дасралтгүй үргэлжлэл гүйгдэх цаг хугацаа, орон зай, матери нь яг л нэгэн зэрэг бий болох ёстой. Учир нь хэрв матери бий болсон ч орон зай байхгүй бол хаан тавих вэ? Хэрв матери бас орон зай бий болсон ч цаг хугацаа байхгүй бол хизээ тавих вэ? Цаг хугацаа, орон зай, матери зэрэг тус тусдаа орших боломжгүй юм. Тэд заавал нэгэн зэрэг бий болох ёстой. Библи үүнд 6 үгээр хариулдаг. Эхэнд энэ бол цаг хугацаа, бурхан тэнгэр ба энэ бол орон зай, газрыг бүтээжээ. Энэ бол матери. Тэгэхээр цаг хугацаа, орон зай, матери гэх гурвлууд байна. Цаг хугацаа өнгөрсөн одоо ирээдүй, орон зай урт өргөн өндөр, матери хатуу шингэх хий. Эдгээр гурвлууд бүгд л нэгэн зэрэг бүтээгдсэн. Тэднийг бүтээсэн бурхан заавал тэднээс тусдаа орших ёстой. Хэрвээ бурхан цаг хугацаагаар хязгаарлагддаг бол тэр бурхан биш. Энэ компьютерийг бүтээсэн хүн энэ компьютер дотор байхгүй. Дотор нь оршоод дэлгэцний тоог өөрчлөөд сууж байна гэж байхгүй. Энэ ертөнцийг бүтээсэн бурхан гадна нь ч дотор нь ч алс хоолч мөн хаасайгүй оршдогч огт нөлөөнд нь автдаггүй. Тэгэхээр таны бурхан хаанаас үүссэн бэ гэх асуулт чинь хязгаарлагдмал бурханыг л төсөөлөд байгааг чинь харуулж байна. Энэ чинь л таны асуудал. Миний шүтдэг бурхан бол цаг хугацаа, орон зай, материад хязгаарлагддаггүй. Хэрэг би хязгааргүй бурханы 3 паунд жинтэй тархиндаа багтааж чаддаг бол хүндлээд байх бурхан биш гэдэг нь тодорхой. Ийм л бурханд би мөргөл өргөдөг.